Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Бацхан хүүхдүүдэд үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Хасад Баяр 6 настай. За нэг сайхан монгол залуу сууж байна да тийм ээ. Чамд ийм дээл байгаа юу үл мэдхээ? Байхгүй баха. Миний үчи ийм гоё дээл хаанаас ийм гоё дээлтэй болов? Ээд ингээд аваад өгцөн үү? Энэ гоё монгол гутлыг бас ээж нь аваад өгцөн үү? Үгүй ёсоогийн гутал. Ёсоогийнх нь гутал. Ёсоогийн чи юм миний үгүй. Ах нь юм уу? Найз нь юм уу? Ёсоогийн гутал. Ёсоогийн гутал. За ойлголоо. Энэ гоё малгайг бас ёсоогийнх юм уу? Ээж нь авч өгсөн юм уу? Миний. Миний үгийнх юм уу? Ямар гоё юм дээ. Чи тэгээд нөгөө нэг сургуульд орох юмсан гэл нэвтрүүлгээр өмнө нь яриад байсан сургуульдаа орсон уу арай ороогүй байгаа юу? Арай ороогүй. Ороогүй ормоо санагдаад байна уу? Үл мэд юу гэж хэллээ чи? Зүгээр байгаа гэж чи манай хэнийг Хасар Баярыг айлгсан ш. Бити ороо өстө хүсхийн би сургуульч өстө кицүү юм бэлээ гэдээсэн биз дээ. Одоо ямар вэ миний үгийн сургууль? Одоо зүгээр. Бүх юм суртсан. Дүүтэй муухай гэдээсэн. Дүүтэй ах муухай гэдээсэн яасан? Хэвээ юу? Гайгүй болцсон уу? Чи дүүтэй билүү? Дүүгүй билүү? Айлын бага юм уу? Айлын ганц юм уу? Үгүй шүү дээ, эгчтэй тий. Миний үгийн эгчээ хин гэдэг үлээ? Нэр байна уу? Аавыгаа нэрлж чадж гин үү? За аавын хин гэдэг? Батисэг. За ээж нь хин гэдэг? Төлхөн. За Батишиг аав нь ямар ажил хийдэг гэлээ? Хэцүү ажил хийдэг тий? За хэлээ. Том машин гэдэг ажил хийдэг. Эскиватор шүү заа юу. Эскиватор гэж танаа их хилээд бас онгоо болсон тий. Эскиватор гэдэг чи их гоё үг байгаа байхгүй. Танаа аав чи яг эскиватораа барьд юм уу? Эсвэл өөр хүн барьд юм уу? Үгүй янзалдаг. Янзалдаг штэ. Би бартцсан байна. Эскиватораа янзалж л байгаа юу? Одоо оноод хөдөө явна. Одоо оноод хөдөө явна. Хөдөө явсаар л байгаа юу? Тэгээ буцаж ирээл байгаа юу? Их алга болохоор н чи санаж гин аавыгаа? Санаж. Хаан санаж гин? Би хамт хөдөө юмар байгаа. Тэг чи хэлснэ тэрийг аавда. Тэгсэж юу гэж аав нь авч явна гэсэн үү? Авд явахгүй ясэнта. Чи нэг гэр бүлийнхнийхээ тухай ярихдаа ээж нөгөө ингээд нэг юм авто сэлбэг ажилуулдаг гэдэг ярьжсэн санаж байна уу? Дэлгүүртээгээд авто сэлбэг гэж юу юу л мэдхээ? Ингээд юм зардаг. Юу зардыг харин? Том машин янзалдаг. Том машиныг янзалдаг юм байдаг. Авто сэлбэг гэдэг чинь нь шүү дээ. Эскиваторыг янзалдаг. Эскиваторыг янзлахад хэрэгэлдэг юмнууд зөв үү? За чи тэнд тэгээд ээж нь юу зарж байгааг харсан уу? Ямархуу юмнууд байна? Би тэгээд бараад үзэг. Чи тэгээд айтайхан сууж өрөөсө болохгүй байна уу? Зүгээр тэгшээс уухгаар яах гээд байна? Үсрэхгүй бод ярьж болохгүй байгаа юм уу? Малгайг чинь тайлах хэрэггүй юу? Ядарч гин үү чи? Халуу орих гэж гин үгүй юу? За л их чинь жоохон тайлчи. Чиний хөөрхөн толгойг чинь би бас харуулмаар байна шүү дээ. Ийм хөөрхөн толгой. Энэ гоё малгайг нь хоёлаа ингээд хөндлөө тавьчих заа юу? Бүр хүс гарсан. Харин тэгсэн бэ нэг чинь ойлгож байна. Ганган байх чинь бас тийм амар биш шүү дээ. За юу? Халуун хүс гарсан байна. Халуун хүс гарсан байна. Тийм ёо. Таны малгай гайгүй байна үл мэдхээ. Чиний халуун хүс гарч байгаагүй юу? За. За гурлаа дараачихаа хэсэгт оръё. Их сонин хэсэг байгаа тийм ээ. Ийм ажил байдаг юм уу гэдэг штеп. Тэгэхээр нэрийн ийм ажил байдаг юм уу гэд би асуусан чинь манай хоёр бүгдээ хоёулаа мэдж байгаа байхгүй юу? Энэ ажлыг баг эрэгтэй хүүхэд болгон мөрөөддөг бах тий. Тий. Тэгтээ ганцхан хүн л энэ ажлыг мөрөөддөг. Эмэгтэй. Үл мэдэх. За ямар ажил вэ гэдгийг одоо гурлаа харъя тийх үү? За. Ийм ажил байдаг юм уу? Тадаа. За сайн байна уу? Зочиахтайгаа мэдлээрээ манай хоёроо. Хасар Баяр сайн байна уу гэрээ?
Сайн байна уу? За сайн байцгаана уу? Сайн байна. За ямар ажил мэрэгчдийн хүн ирээд Гал ийм команд. гой хувцастаа сууж ийн? Гал команд. Чи яаж мэдсэн үл мэдхээ? Мэднэ. Яагаад? Яаж мэдсэн яг? Яг гэвэл малгайн адилхан хувцас адилхан байна. Малгай нь адилхан, хувцас нь адилхан байна. Өмнө харж байсан юм уу чи? Юу гэж бодож байна? Мэднэ. Энэ ямар ажил хийдэг хүн байна? Гал унтраа. Гал унтраа. Гал унтраадаг хүн байна уу? За, зөв хэллээ манай тийм ээ онц тавь тий. За одоо би зочноо та бүхэндээ танилцуулъя. Онцгой байдлын ерөнхий газрын гал тумэр унтраах аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч мөнх тулг ах нь хүрэлцэн ирээд байна. За одоо гал сөнөөгч гэдэг ажил чи одоо хаана хизээ яахаар хэрэг болдог вүлээ үл мэдхээ? Гал гарсан үед усаар унтраадаг. За, хасраа юу гэж бодож байна? Ямар үед энэ ахын ажил эхлэх вэ? Гал унтраа. Хаана ямар гал гардаг вүлээ? Яагаад гардаг вүлээ? Гэрт. Гэрт гарч болно тий? Өөр Байшинд. байшинд байж болно. Ямар нэгэн зүйлсэн газарт. Газар байж болно тий? Өөр хаана вүлээ? Байгальд бас тийм ээ? Тий. Ойд байдаг тийм үү? Тий. За, манай мөнх тулг ах тэгээ одоо ямар гал унтраадаг вэ? Сая манай хүүхдүүд зөв хэлвүү. Энэ гал гэдэг чи одоо ямар аюул ханаас гараад ирд юм бэ? Ер нь зөв хэлж байна. Ер нь гэр байшин, ой хэрийн төмөр гэл ер нь бүх объект гэл ер нь бүх зүйлийг шатах боломжтой. Одоо энэ юунд танхимд нэлээ халууцж байгаа бах тий? Амар халах байна. Яагаад гэвэл чи одоо яг л одоо галтай газар руу ордог гэсэн. Яг өмсдөг хувцас. Өглмит их очоо бариад үзтээ хасраа та хоёр. Энэ хараа. Ийм Ямар Ийм цуц. Шаврын үзүүцээ. Яа дуцаа гэвэл галнаас хамгаалж байгаа. тий эндээ суугаад. За тэгээд хүүхдүүдтэй хэлдэ яагаад юм байдаг гинэ? Галнаас хамгаалаад. Галнаас хамгаалаад зөв. Одоо энэ малгайн ч гэсэн бас малгайгаа өмсч болох уу? Болно. Энд ч одоо нөгөө мотоцикл энтер. Ер нь төстэй. Төстэй. Энийг юу гэж нэрлэх вэ? Дуулга малгай. Дуулга малгай. Одоо энэ дээр нэга шилэн ингээд доошлуулахаар ингээд шилэн ингээд буудаг. Энэ хажуудал байгаа энэ ямар ашигтай? Энэ яг энэ дээр би өөр гэрэл хийсэн. Өөрөө юу? Ажиллах хугацаанд уртах зам болно. Тухайн объектыг харахын тулд би өөрөө гэрэлтүүлэг. Гэрэл хэрэгтэй гэдэг. За. Энэ нэг том хар чамдаантай ирсэн байгаа харж байна уу мэдхээ? За энд юу байгаа гэж бодож байна? Аливаа та. Галыг хэрэгсэл. Галыг хасраа юу байгаа гэж бодож байна? За гурлаа тай. Унтрах. За галыг юугаар унтраад юм? Усаар. 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 Ус ээж болох юм байна энэ дотор тийм үү? За өөр юу ээж болох хасраа? Гэдэг юм байдаг байх нэ. Чамд өөр юу байгаа гэж бодогдож байна хасраа? Хөргөцөнд. Хөргөгч юу? Хөргөгч байж болох юм байна. За өөр. Галыг чинь бас нэг хүн чинь ингээд юмар цохоод идэг те. Надад бол нэг тийм цогтөг мөгтөг юм байж магадгүй. Хин үн тогтог юм байдаг. Байдаг уу? Бүгд шилбэл хагараад жоохон агаар оруулдаг. Шилмэл хадаад агаар оруулдаг юм байж болох юм байна те. За өөр чи байж болох вэ? Ингээ авирдаг янз бүрийн юм байт юм болов? Харин тий. Яг тэр шиг. Тий ингээ шат шиг те. Тий. Машин дээр нэдэг. Машин дээр нь байдаг бах тийм үү? За тэгвэл би тэд нэлээд таахыг оролдлоо. Одоо мөнх тулг ах нь үзүүлэндээ юу аваад ирсэн бэ чи ямар үйлчлээ? Тэгээ дуулгаатай. Болдог бол би энэ хувцсанч тайлуулчмаар л да их л хадуусж байгаа. За энэ миний. Галыг унтраах. За юу вэ? Галыг унтраадаг юм зүйл. Галыг За тэр үлмэтгий хэлсэн юм байна тий. Энийг юу гэж нэрлэдэг? Сүх. Үлмэтг барьж болох уу? За энүүгээр яадгийн? Энүүгээр шил хагалж болноос. Үнэн үү? Жохоо хүн хэлээ. Хасраадаа үз. Барилга боломж хийж Анхааралтай шүү миний хүүхдүүд. Наа чи тийш дээшээ бариад. Доошо бариараа. Доор барь. Хоёр биенээ зогчвоо. Зүйтэй. Зүгээр л барьж үзүүлж байгаа юм чинь. Тэгсээс эн чи айхтар хүнд идчихв бас хамаагүй барьж болохгүй бах те. Тийм бай. За энүүгээр яг яадаг гинэ? Барилга байгууламжийн тодорхой хэмжээнд нөгөө өөрийн задлах задлан гэсэн үг. Ингээд цохино гэсэн үг байна. Тийм ээ. За тэгвэл үл мэдэх маш зүйл. Байшингийн дээвэр дээр би өөрөөс өөрийгөө аврах боломжтой. Халтарч гусах үед сүхээ зоогоод. Бас халтраганаас юу тогтох маягаар тийм ээ. За. Одоо гар үнэстэй биз дээ. Энэ яг гал өмсдөг бэйл юм байна. Гал байна уу? За тэр юу вэ? Үл мэдэх. Бэлээ.
Галнаас хамгаалдаг Хасраа бэлээ. босоод хараад та тэр юу байна дараад үзтээ. Галнаас хамгаалдаг За бэлээ. гартаа хийгээд үз ямар бэлээ хийдэг бах нь уу? Одоо энэ чи энийг ингээд өмсөд тэгээд гал моолонд хүү яг ингээд өмснө. За. Өмсөд галнаас Хав ингээд руу орж ийн үү? арж ийн. Хасраагийн орж ийн үү? Одоо галнаас хамгаална. Оо, ингээл та хэд бараг хагас гал сөнөөгчд болчлоо шүү дээ. Энэ галаас хамгаалдаг бэлээ. За, хасраа энэ нэг ногоон өнгөтэй энэ ягаад ийм ногоон өнгөтэй юм бол энэ ямар гангараа юм бол энийг Энэ хүн байгаа шүү гэдэг нь. ээжэлдээ би хасраагаас асууж шүү дээ. Энэ ямар өчтэй юм мэдхүү? Юу юм? Галны. Галных мөн үү? Тий, галных зөв. Би бодохдоо одоо харанхуй жишээлбэл та хэдэг бас харах зорилготой юу? Одоо энэ хувцас бас бүгд пассворд гэсэн харах орчинд. Тий одоо харанхуй дээ шүү дээ энэ мөгтөлг ахих нь энэ гэрэлтээд байгаа энэ нэг ногоонууд бүгд асах нь шүү дээ. Пассворд харагдана гэсэн харах. Энэ баг. Одоо энэ бүх гэрлүүдээ унтрах юм бол харагдана. Тийм байна. Ганцхан манай мөгтөлг ахад харагдах нь байна те. Бид нар бүгдээ харагдахгүй нь байна шүү дээ. За. Бэлээ байдаг байх нь. За бэлэг өгч. За дараачийн сони юм юу байна? Одоо яг гал руу орсохдоо Энэ амьсгаа. тий Амьсгаа амьсгалтай. гинэ. За. Одоо нэг утаанд бид одоо яг амьсгалдаг зүйл гэсэн. Оо, ястаа жинхэнэ энийг бол амьсгаа чи энэ толгоонд зүгээд хараад явдаг. Тий, нүүрэндээ зүгээд амьсгалаад Тийм. байгаа. Энэ бол амьсгалдаг. Тий, энэгээр энэ болонтой холбоод амьсгална гэсэн үг тийм ээ. Энэ нэг том юм юу гэж болон гэд нэрлээд ах. Энэ дотор юу байгаа гэж бодож байна? Ус мус амьсгаа. Юу байгаа гэж бодож байна хасраа? Ус. Ус уу мөн үү багш? Юу Агаар байгаа. Яг агаар ах бидний нь шүү дээ. амьсгалж байгаа агаарыг шахаад ишээ хийцэн гэсэн үг. Энүүгээр шахаад хийцэн. За Зөв. зөв. За хасраа барьж үзээд ингээд бас нэг нүүрэндээ хийж үзэх үү? Энд чи ийм юм дандаа тохиолдохгүй штэ биднэрт ийм гоё мундаг ахын мундаг хэрэгсэл тэр болгон тохиолдохгүй бах. Энэ завшааныг ашиглаад одоо хасар баяр гал сөнөөгчийн гал дунд одоо ороод тийм ээ өөрийгөө хамгаалаад ажиллаа хийдэг энэ нэг чухал эний ч одоо юу гэж хэлэх үү? Энийг ер нь амьсгалын бид даасан төхөөрөмж. Амьсгалын бие даасан төхөөр ямар хэцүү нэртэй юм бэ тийм? Тэр нь баг гэж л. Баг л хэлчих болохоор. За зүгээд үз минийх. За нас. Эхлээ эрүүг ишээч. Өө яг таарах нь. Би нэг бүр ингэчээд өв. Юм шавч. Энд ч бас тийм амар биш юм байна. Яар сандарж явах үед та нарт бол бүр гарт орсон шууд аваад хийх үү? Энэ ямар ч гал дээр нь яар сандрахгүй 50 байж иж. Үйл ажиллагаа. За. За хасраа сонсож гин үү? Хасраа. Амьсгалж болж гин үү? Модын. За. Чамд зогч штэ. Энэ бас микрофон бохгүй. Оо хоорондоо Би хоорондоо бидэгээ ярьдаг. Тийм. За. За тэгээд энэ нэг төхөөрөмж бол тэгвэл агаар байх нь байна тийм ээ. Тий. За Ингээ ингээ болсоор болсоор хамгийн бидэрт хэрэгтэй зүйл гэх юм уу? ааха хамгийн чухал зүйл нь. Тий. За ингээд тэр доор өөр юм харагдана уу? Тэр нэг олс шиг юм харагдаж байгаа юм үгүй юу? Ингээл баг болчихж байгаа хаа. Ингээ болцсон уу? Өөр юм авчих нөгөө бүгд нөгөө багш техник дорн төхөөрөмжийг бэлэн байдаг болохоор бас төдийлэн авч чаддаг. Өөрөлдвөл энэ бол зүгээр нэг жишээ юм биш. Энэ бол яг нөгөө яг над байх зорилгоцоо хүнийг бүрийг хэрэгслэх гэсэн. Ааха. Тэгвэл өөр бас одоо юу хэрэгтэй болох вэ? Саяны хэлдэг олс хэрэг болох уу ер нь? Байгаа. Олс хэрэг болох. Алсаар бүр навирна. Тийм яг зөв. Тийм авирна. Миний дүүгийн хувьд хамгийн сүүл жишээлбэл ямар гал унтраа, хаана унтраа? Хамгийн сүүлд үү? Тий? Эсвэл одоо их тусамжид байгаа тийм хилчгээр унтраасан тохиолдлоо яриул. Дүнжин гарвын гал, ихтлгүүрийн гал одоо яг Дүнжин гарвын гал. Дандаа таньдаг газрууд байгаа санаж гин үү? Хасраа мэдхүү дүнжин гарв хаана байдгийг? Ихтэлгүүр хаана байдгийг мэдхүү? Тэр газрууд ингээд бас гал гараад энэ гал сөнөгч мөхтөл гах нь энэ галыг унтраажсэн Ингээд биш. нөгөө нэг Тэгэхээр одоо ингээд хүүхдүүдэд хэлж өгөхөд ямар нэгэн галын гинти юм аюул гэрт нь ингээд байж хат гарвал бид нар хүүхдүүд маань ямар арга хэмжээ авал дээр вэ? Юуг мэджээвэл цохилтой. нойтон алчууруул нойтон зүйл ам дээрээ тавиал тэгэл алуулах цэврээ гарт балкон сонгох ч юм уу. Гарах ёстой юу? Гэрээсээ гараад Яагаад нойтон зүйл даваа амьдараа тавьдсан болвол мэдхээ.
Хасраа юу гэж бодож байна? Яагаад найтан зүйл ингээд хамардаа тавьдгүй? Ингээд амтгаа оруулах зүгээр. Зүйтэй амлууга юу оруулахгүй гэж? Гал оруулахгүй. Өөр галнаас юу гардаг вүлээ? Удаа. Зүйтэй яг үнэ. Утаа галыг ингээд л одоо ам хамралуугаа оруулах гэж байгаа тий. Тэгээ би нэг сонссон ингээд сайн доогуур яваараа гэдэг юм билий тэр ямар очтой. Утаас нөгөө дээшээ хөөрдөг. Дээшээ хөөрдөг учраас доошоо доогуур одоо тэгээд ингээд тонгоогоо дали үлмэдхийн яваадах та. Ингээд явах уу? Ингээ гүчхнэ. Тэгэл орон дөнгөр алчир тавиал. За тэгээд хаашаа хэрвээ утас байвал хаашаа залгахгүй манай хүүхдүүд 2 мэдгүй. Гал камны дугаар мэдгүй. 101 105 залгах хэрэгтэй. 101 105. Тэгээ галын дуудлага өгөөгүй 101 рүү залгаад гал гараад байна гэд. 101 101 рүү залгачих. 101. 105 нь болохоор аврах нь юм байна. За энэ дугааруудыг манай хүүхдүүд бүгдээрээ сайхан чэйжлээрээ энэ их чухал дугаар надад санагдчих. Тэгээ хүүхэд гэлгүй ер нь том хүн ч гэсэн. Том хүмүүс бас мэдгүй тохиолдол байдаг. За маш их баярлалаа. Энэ хүнд одоо халуун хувцас өмсөд манай одоо дүүнерт өөрийнхөө энэ маш их чухал ажлыг танилцуулж, тайлбарлаж өгсөнд маш их баярлалаа мөнхтулгад. Одоо энэ хувцас өмсөд гал руу орохоор бүр халуун бах та. Харин яг юм бол амар халуун шүү. Ийм төвчээртэй байдаг байх нь шүү дээ гал сөнөөгчд гэдэг чинь. Чи гал сөнөөгч болох уу том болоод? Яагаад? Ээж аав намайг бити бол гэсэн. Яагаад? Өвдөн гээд. Юунаас өвдөн? Би мигийг шатаж өхөн гээд. За хасраа яах вэ? Гал сөнөөгч болох уу? Болох уу? Тийм дээ одоо бас их өвдөл яах вэ? Халуу болвол яах вэ? Өөрөө мэд. Өөрөө мэдээд ингээд бас тий арга хэмжээ авах нь штэ. За ийм зоригтой авах нь штэ үл мэдхээ. Ямар мундаг юм. Ер нь гал сөрөгч болох чинь хүн ямар байх хэвээр, ямар чанартай байх хэвээр. Тэгэлдээ төсвөр хатуужилтай, сэтгэл зүй сайтай. Тэгэл зоригтой. Тий. Яг л хасраа харагдаад байна шүү тий. Яг л гал сөрөгч харагдаад байна шүү нэг л. Та бүхэн маань одоо ажил нь бараг л ажилгүй байгаасаа гэж би боддог гэдэг. Ард түмэн маань амгалан тайван. Тайван байх болтугай. Та бүхэн зөвхөн хүүхдүүдийг болон хүмүүсийг аюулаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр ажилдаг тий. Ийм болчихвол мөн гоё тий. За тэгээ энэ өрөөлөөр энэ хэсгээ өндөрлөе. Медогийн ажил нь сайхан амгалан байх болтугай гэж өрөөё. За баярлалаа. Энэ линк байгаараа манай үл мэдхий хэлснээр. За гурал хайрын дараачих хэсэгт орох уу? Тэгээ. За тэгээ. Мэдээ. За одоо манай дараагийн хэсэг эхэлж байна. Энэ хэсэг бол яадаг гэлээ үл мэдхс тайлбарлчих дөө баг мэдээ. Одоо ингээ ариун нэгч асуулгууд тэр үгийг мэддэг бол би мэднгээ гараар юм нэдэхгүй л гараар өрөхгүй. За зүйтэй. За тэгэхээр би одоо нэг үг хэлнэ. Хэрвээ мэддэг бол та би мэднэ гэд хэлээрээ ойлгосноо. За та хоёрын хинэн тарих гэдэг үг мэдэх бай. Би. За. Тарих нь хадгахаар ингээд юу хийж чадахгүй болно. Аха. За ихтэй тарих гэж юу ярьж чи ерөөсөө? Хаа байдیں۔ Үзээд хаана байдгийг? Ааха. Толгоон дотор байдаг. За яадаг эрхтэй юм бэ энэ тархич? Ингээд бүх юм хийсэл. Чирээгээ юу ийдیں۔ За тэрээр юу ийдیں гурлаа яри. Бодож чадна, Дурсаж чадна тий. Санаа гарна. Санаа, шин санаа гарч болно тийм үү? Мөрөөдөж болно тийм ээ? Ийм чухал сони. Зүүдэнд орно. Бодож чадна. Сая чинь ингээд нөгөө нэвтрүүлгээр миний үчи олон та хоёр. Их үзээд байгуул тархин надад юу хийж чадахгүй болно. Яг үнэ маш зүйтэй сайн байна. Энэ юу яриад байна үл мэдхээ? Хэрвээ зурагт их үзээд байвал яадаг гинүү? Тархин ажилгүй хатчдаг гэж штэ. Хатаад ажиллахгүй болдог гин. Аха. Тэгэд хар болоод ногоон болоод яам болно. Тарих уу? Тий. Эхлээд хар болоод дараа нь ногоон болоод тэгээ ягаан болд юм уу? Тий. Миний хөө хаан тийм харсан. Ингээд манай номон дээр тарих байдаг. Танаа номон дээр тарих байсан юм уу? За чи тэгээ уншсан чинь Хүний биеэс.
хүний бие байсан, тэнд тархи байсан. Тархичийг чухал эргэтэн байх нь байна, тийм үү? Тийм. За тэгээд бүх юмыг хийж чаддаг. Тэгэхээр энэ тархи чинь одоо ерөөсөө яаж хамгаалах ёстой гинэ тэгвэл хатаахгүй байхын тулд яах ёстой юм? Ном унших хэрэгтэй байх нь. Хичээлээ сайн хийх нь байна. Өөрөөр хэлбэл энэ тархийг ажилуулах нь байна, тийм ээ? Тоо бодох нь байна, зүйтэй өөр. Тэгээд бас тэрийг хийх гэсэн юмыг хийдэг. Тарих маш хэрэгтэй. Үсэг сурна яг Тэр зүйтэй. тарихгүй бид нар тархичин бас яадаг гэж. Өө ямар чухал юм бас бэ? амьтад тарих амьтад. Аха. Тархиа амраахын тулд яаж унтах ёстой байлаа бид нар? 9 цагт унт. Зүйтэй. 1 цаг цэрнэ. 1 цаг цэрнэ. Юу гэж дээ үү? Үгүй шүү дээ. 3 цаг. Үгүй. 8. Яг зөв. Өөрөөр хэлбэл 9 цагт унтсан бол 8 цаг унтахад хангалттай гэдэм бэлээ. Тэгтээ хүн болгон өөрлөдөө. За тэгээ 9-өөс хойш гурлаа ингэ бодъё л да. 10, 11, 12. Чиний хэлдэг 1 цаг болоход хэдэн цаг унтсан байна бид нар? 4 цаг л унтсан байна тий. Тэгээд дараа нь цаашаа явах нь байна. 2, 3, 4, 5, 6, 7 гэж сэрвэл гоё байна. 8 цагт явах хүүхэд бол унтаж болох юм те. Яадгийн гоё сайхан унтахад. За, миний үед гоё авиас байгаа юу? Одоо нэвтрүүлээд дуусгая да гуруулааны гоё дуу хуур шүлэг мүлэг унших. Энэ гоё монгол залуучны гоё шүлэг мүлэг унших ёстой доо ер нь. Надаас түүлээд байгаа ингэчдэг нь ямар учиртай юм. Тэр нь яа гэсэн үг юм. За, босч жагаад гоё монгол дээлтэйгээ нэг гоё сайхан шүлэг уншаадах. Юу? Үгүй гэж. Тэг яг гэж юм гоё хувц өмсөж ирсэн энэ сайхан залуу. За. Мэдхгүй. Мэдхгүй гэж. За тэгвэл гурлаа нийлээл мамуу наашрыг дуулахаас одоо за. Нэг л бадаг дуулна шүү заяа. За, алгаад ашиж чагаад 1 2 3. Мамуу нааш манайд хоёулаа тоглоё. Аав ээж хоёрын амжилсан тоглоом биш үү? Мөр унж дахия машин бэрж явъя ном сонин уншия ногоомод тарья. Тусалдаа шүү чамд. Авиасын чинь хамт юу үзүүлж өглөө шүү. За юу. За. Тэгэхгүй хүмүүс бодно шүү. Энэ гоё залуу ийм гоё хувцастай байж нэг авиас үзүүлэхгүй зүгээр очиод яван дээр хэвчих ингээ хэлнэ шүү дээ. Одоо дуусгая да энэ хэвтээд унтахаас өмнө. За нааш гоё суужээ. За малгайгаа бас өмсчихье. Одоо би бэлгээ өгөн заа юу. Тэгээд дараа нь нэвтрүүлгээ дуусгах нь ойлгосноо. Танд бэлгээ өгөн та малгайгаа өмсөж байгаарэ. За. За чи санаж гин үү? Нэвтрүүлэгт орж ирсэн аа. Тэгээ энэ Google-тэй төрхтэй байснаа санаж гин үү? Энэ дотор та байна уу? Энэ дотор. Хэрвээ байхгүй бол ийм бүх төрсүүд нь миний үгийг гарна заа юу. Чиний орсон найзуудынх байгаа. Энэ хөөрхөн охтынх байгаа. Энэ үлбэнт хариуна эгчийнх байгаа. Шин долгионы ах эгч нар нь миний үед ингээд өгөөрөө тоглоорой гэд өгсөн шүү заа юу. За. Наад юм уу? Тий, наадаг стикер штэ яав. Чи стикер гэж мэднэ сте. За, энэ болохоор гоё амттангуудыг нэвтрүүлгийнх нь ах эгч нар нь ийм мундаг сайхан дээл өмсөд их сайхан ярьсан манай хасар баяр дүүд өгчөөрэй гэсэн заа юу. За, энэ бэлгийг өгчий. Аля хажууд нь тавьчих дөө. Тэгвэл чи даахгүй хаа та. Их хүнд юм бэлээ. За тэгээ барьж байгаарай. За үл мэдих дараачийн бэлгээ хэл. Энэ манай радиод орж исэн чи санаж гин үү? Хүүхдүүдэд дандаа бэлэг өгдөг ямар газар илээ? Оливан. Оливан бүгдийн нэг дөрөс гэрээ бараа бөөний төвийн дэлгүүрээс тар дүрэн бэлэг өгье. Тий, тор дүрэн бэлгийг манай хасар баяр түрүү их мундаг орж исэн. Одоо бас мундаг ороорой гэд өгсөн шүү заа юу. Дараагийн нэвтрүүлэг зочноо хэлэн читэй хэн гэдэг хүү орчлоо дахиад нэг хэлье та эн чинь. 6 настай. Хасар баяр. Хасар баяр та мөн үү хасар баяр гэж хэдэн настай вэ? 6. За болж. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.